Таны хувцсны шүгээн дөмсдгөө хэрнээ шинээрээ шахуу хувцснууд зөндөөл байдаг үз. Надад ч гэсэн тийм хувцснууд маш их байдаг. Хөглөрөөл гэх юм уу. Гэхдээ эдгээр хувцснуудыг хаях гэхээр хайрын санагддаг болохоор хийнд хэрхэн яаж дамжуулах вэ гэдэг дээр асуудал маш их тулгардаг. Миний хувьд амьдралынхаа алхам тутам бүртээ байгаль дэлтэй сонголтууд хийхийг хичээдэг. Учир нь гэвэл бидний хэрэглэгээ болсон эд зүйлс маань байгальд маш их хор хөнөөлөл учруулдаг гэдгийг би ч мэдэн, та ч мэднэ. Жишээ нь нэг джинсийн өмд байгаль задрах гэж 30 орчим жил болдог бол зарим материалтай хувцсны хувьд синтетик, пластик, хуванцар орцтой хувцснууд маань байгаль задрах гэж 100 орчим жил болдог байна. Эдгээр хувцсны хог хаягдлууд дэлхийд ямар их хор хөнөөлөл учруулдгийг бодохоор эд зүйлсээ зүгээр хаях биш, илүү ухаалгаар дамжуулах боломжийг би хайж эхэлсэн. Би нэрээ та бүхэнд байгаль их дэлхийхээ төлөө хийдэг бяцхан үйлдэлүүдээсээ хуваалцъя. Эхнийх нь аль болох хундаг дугуйтай явахыг гэрмэлцдэг. Хоёр дахь нь гэх юм бол хувцас угаахтаа угаалгын машинда хувцсны дүргэлтээ их хийж агаад хувцаа угаадаг. За сүүлийнх нь болохоор би ногоон подкаст хөтлж авалдаг байгаа. Сторон хүмүүсийн хэрэглэгээ болсон эд зүйлсийг дараагийн эзэнд нь дамжуулж дахин ашиглах боломжийг нь бий болгосноор байгаль дэлтэй байх шийдлийг дэмжиж байна. Энэхүү санаачлагыг дэмжиж би өөрөө шинээрээ шахуу хувцсыг стороод өгөхөөр шийдлээ. Та хэрэглэж дууссан ч таны зүйлс бусдад хэрэг болж бүтээгдэхүүнийхаа насжилтыг уртасгах боломжтой гэдгийг санаарай. Store for Good-д нэгдэж байгаль дэлтэй хариуцлагатай хэрэглээг дэмжээрэй.